Энэ загвараар бид та бүхэнд яаж юу болоод анхны хэдвчээ үүсгэхийг тайлбарлана. Таны гар утас iOS дээр ажилладаг бол App Store, харин та Android ашигладаг бол Google Play апын дэлгүүрээс юу болоод апыг татна. Татах холбоосыг uwallet.com сайтаас олох боломжтой. Хэдвчийн апыг нээгээд хэлийг нь сонгоно. Түүнчлэн шалгах тэмдэг тавьж ашиглалтын нөхцөлийг хүлээн зөвшөөрнө. Дараа нь хэдвч үүсгэх товчлуур дээр товшно. uwallet танд хоёр хувилбар санал болгоно. Анхны шатны хамгаалалт ба пасс хэллэгтэй хамгаалалт. Өгөгдмөл тохиргоогоор мнемоник хэллэг нь 12 үгээс бүрддэг. Түүнчлэн 24 үгээс бүрдсэн мнемоник хэллэг боломжтой байдаг. Анхны шатны хамгаалалт хувилбарыг сонгоцгоё. Хорим сонгосны дараа үргэлжлүүлэх дээр товшно. Анхны шатны хамгаалтыг сонгоход uwallet шууд танд шинэ хэдвч үүсгэнэ. Үүний дараа та хэдвчинд нэвтрэх эрхээ сэргээх мнемоник хэллэгээ хадгалах хэрэгтэй. Үүний тулд үндсэн дэлгэц дээрх нөөц хуулбар хэрэгтэй гэж бичсэн мэдээлэл дээр товшно. Баннер дээр товшоход танд пасс хэллэгээ хадгалах шаардлагатай гэсэн хэдвчний сануулга танд харагдана. Таны мнемоник хэллэгийн нэмэлт буюу 13 дугаар үг. Энэхүү форм нь хэдвч танд мнемоник хэллэгээс гадна таны мнемоник хэллэгийн нэмэлт буюу 13 дугаар үг болох пасс хэллэг үүсхийг санал болгодгоороо ялгаатай байдаг. Хорим сонгосны дараа үргэлжлүүлэх дээр товшно. Үүний дараа uwallet танд пасс хэллэгийн үүрэг, түүнийг үүсгэх дүрмийн талаар сануулна. Үргэлжлүүлэх дээр товшно. Нээлтийн дэлгэцийн дээд хэсэгт таны 12 үгтэй мнемоник хэллэгийг үүсгэсэн байна. Тэдгээрийг уншихын тулд мнемоник хэллэгийг харахын тулд удаан товшно гэж бичсэн товчлуурыг удаан дарна. Яг энэ хэллэг нь таны хөрөнгийн аюулгүй байдлын үндэс болох тул энэ үе шатанд анхааралтай байгаарай. Бид хэллэгээ цаасан дээр бичиж авахыг зөвлөж байна. Мнемоник хэллэгийг цахилгаан хэрэгсэл дээр бүх хадгал, бусадтай бүх хуваалц. Мнемоник хэллэгийн доор пасс хэллэг үүсгэх цонх байна. Энэ нь хэдвчэнд нэвтрэх эрхээ сэргээх нууц үг юм. Пасс хэллэгээ бодож олоод бичээд пасс хэллэгээ алдахгүй байхыг та өөрөө бүрэн хэмжээгээр хариуцах тухай мэдээлэлд шалгах тэмдэг тавиад next дээр товшно. uwallet таны пасс хэллэгийг хадгалдаггүй гэдгийг анхаарна. Тиймээс энэ үгийг найдвартай хадгалж тогтоож авах нь маш чухал байдаг. Та пасс хэллэгээ алдсан эсвэл мартсан тохиолдолд түүнийг сэргээх боломжгүй бөгөөд та хэдвчэндээ нэвтрэх эрхээ үүрд алдна. Үүний талаар uwallet танд нэмэлтээр сануулна. Үргэлжлүүлэхийн тулд OK дээр товшно. Дараа нь хэдвч танаас мнемоник хэллэгийн бүх үгийг зөв дарааллын дагуу сонгоод пасс хэллэгээ оруулахыг хүснэ. Үүнийг хийгээд next дээр товшно. Хэрв та бүх зүйлийг зөв хийсэн бол хэдвчийг амжилттай үүсгэсэн тухай мэдээлэл танд харагдана. Боллоо. Та uwallet амжилттай үүсгэлээ. Дата ажиллахыг танд хүсэн ерөөе. Танд асуух зүйл гарвал хүссэн үедээ манай дэмжлэгийн албанд хандаж болно.